За сая Амгаланбаатар гишүүн хуулийг үгсгээр нь хэллээ. Унш танилцууллаа. Зэг таслалгүй. Хин нэгэн одоо булган туяадаа ч юм уу одон туяадаа байгаа юм шиг. Энд ч одоо хууль дээдл хууль сахиулах байна шүү дээ. Ийм асуудлыг бид эндээ шийдэж ярихгүй бол цаашаа эн чин бүх эрх мэдэл ард түмнээс их сурвалжтай гэж үндсэн хуулийн заасан байгаа. Үндсэн хууль маань ард түмэнтэй байгуулсан гэрээ шүү дээ. Үндсэн хуулийн дээгүүр хин ч одоо гიშгэж болохгүй. Тэгээ юу ч болоогүй юм шиг 7 онцлоо 8 онцлоо таа ч гэсэн одоо хуралдаанд даргалж байгаа бол гүйцээ. Ажлаа хийх хэрэгтэй. Тэр улсын их хурлын дарга гэдэг чинь бол ямар нэгэн онцгой эрхидлээд байх юм байхгүй. Энэ 126-гийн нэг нь бол хурал удирдаад явж байгаа. Ийм л юм байгаа. Тэгэхээр одоо хуулиа сахиулаад хэлцдэг юм хэлцээд ингэ явахгүй бол энэ Монгол улсад ч хуулийг хэн биелүүлэх юм бэ? Бид нар л биелүүлэхгүй бол өөр хэн биелүүлэх юм? Тэр тусмаа үндсэн хуулийг. Энээс цааш одоо юу ч байхгүй шүү дээ. Тэгээ хин нэгэнтэй тал тохоо татаад одоо бид нар ард түмэндээ очиж юу ярих юм? Ард түмэн энийг хараад юу одоо сууж байгаа? Тэр ямар хамаатай юм? Тэр би яаж мэдтий? Эсвэл танаа Монгол ардын намд харахад болж тээ. Тийм байхгүй шүү. Хуулиа биелүүлье, хуулиа сахиа. Тэгэхгүй бол одоо бүх юм чи хуулийн дээгүүр гიშгдэх одоо хэн бэ? Хууль дээдлэх ёстой шүү дээ. Тэр би юм ярьж байгаа чи дугуйлоо. Төрийн байгуулалтын байнгын ороо гэдэг баахан заллингийн үндэ болцсон гэсэн мэт. Тэр чинь дээ үндсэн хуулиар тогтоогоо үсттэй. Шүүх тогтооно гэдээс тогтооцсон юм шүү. Өшөө юу хэрэгтэй юм? Гэхдээ энд одоо тэгээ яг бие биендээ саавн болоод ах юм уу? Тэгээ ард түмнийхээ өмнө бидний авсан амлалт хаана байна? Ийм байхгүй. Эний чинь төлөөл бид нар сууж шүү дээ. Тэгээ яаж байгаа хууль сахиулъя гэсэн ганц хоёр хүн цагаан хэрэг шиг бус нь хэдэн хар хэрэг хин хуулийн төлөө байгаа хин одоо өргөсөн дагахтаа үнч байгаа тэрийгэ ярихаар гадуурхагддаг. Ийм байж болох юм уу? Гэхдээ бид нар талбай дээр гараа л да. Бид нар тэгвэл ард түмэнтэйгээ олуулаа шүү дээ. Хулгай дууртаа сайн санаач хэлсэн юм уу, муу санаач хэлсэн юм уу? Үндсэн хуулийн чинь зөрчиж ш тэгээд хэлж л байсан шүү дээ. Шүнжингээ алх барайл нүдэд байсан мэт дээ. Янз янзын юм яриад хурлаач нэгээгүй гэж микрофоноор энэ дээр суудсан. Тим эрхийг хэн олгосон юм? Тэр чинь зэс тогтоочлоо шүү дээ. Өшөө юу хэрэгтэй юм бэ тэгээд? Тэгээд үндсэн хуулийг зөрчсөнгээ гаргацсан байна. Үндсэн хуулийг хэн зөрчсөн юм? Үндсэн хууль өөрөө зөрчигдсөн юм уу? Тэрийг зөрчсөн эзэн байгаа шүү дээ. Юунд нь одоо тэгээд толгоноод идэв? Юунд нь одоо тэгээд бид нар яах юм тэгээд? Хууль чинь хаана байгаа? Тэр шударгаас чинь хаана байгаа? Тэр арчилж чинь хаана байгаа? Парламент хаана байгаа? Ингэж дүүрээсэхгүй. Та хэд хулгай дөөрэ хоорондоо тохирдог байж болно. Ард түмэн та нартай тохирохгүй шүү. Өнийг сандал ширээ албан тушаалаа хуугаад авчхаараа тэр хулгайгаа 8 байлцчихаараа тэгээ болд юм уу? Энд чи үг хэлдэг ярьдаг тэр чинь За эхлээд Ганбат гишүүн нэгмээс авчих 1 минут авчих. За баярлалаа. Их хуралдаанд даргалж байгаа хүн бол яг хуралдаанд даргалсан шиг даргалж байна. За тэгээ хэдүүлээ яа. Хин чанга дуурсан юм уу? Хин одоо олуулаа бүлэрсэн ч юм уу? Тэгээ нэг албан тушаалаа гарч байгаа эрх мэдлэлээр 10 жил байчаараа тэрний нэг хэлтэрхий болоод дарагдаа хүн сайн болчвол Монгол улсын үндсэн хуулийн дээгүүр алхаж болно. Бид хэд нийлээд одоо юу ч зөрчиж болно. Бараг досгоноороо нийлж хагаад санал хураага гараа өргөчгөрөө бараг зөв болчихно энэ төр бодоод байгаа юм уу? Үндсэн хуулиас дэшээ гарахгүй.
үндсэн хуулийн цаана юу ч байхгүй. Үндсэн хуулиа биелүүлэхгүй бид энэ ширээний ард ингэ суугаад хэрэггүй. Хэрэв үндсэн хуулийн эцсийн шийдвэр биелэгдэхгүй юм бол энэ засгийн газар ч байхгүй, энэ улсын их хурлч байхгүй. Хин нэгэн гишүүндээ байгаа юм биш. Хин нэгэн их хурлын дарга асандаа байгаа юм биш. Тэгээ хин нэгэн энийг хэлэхгүй бол